юм шиг санагдаад байна. Энэ бол цэвэр нэмүү өртгийн хэрэг. Тэгэхээр би одоо Марксийн сүнсийг дуудчихвал эргээс мултарчгаж юуны магад. Шүүгч нар миний хэрэгтэй танилцаад ловрийн хэрэг биш нэмүү өртгийн хэрэг байна гэд хэрэгсэхгүй болгочих юм билүү. Алив цаад сонин сам хоёроо нааш нөгөөдөх гэж ашгарчээ. Ингээд тэр Марксийн сүнсийг дуудахаар болж ихтэй бас Энгельсийн сүнсийг хамт дуудсан байгаа юм. Яагаад гэвэл Энгельс нь гэрчээр татах юм гинэ. Чимэд зэрэн сонин дээр сам зөрүүлж тавиад баахан уншлах шимшлэг хийснэ. Маркс, Энгельс хоёр миний талд ороод ирлээ. Шүүх хурал дээр би нэмэн өртгийн онол яриад л өөрийгөө аваад гарчихна гэж дэндүү бардам загнажээ. Сүсэг бишрэлгэдэг заримдаа туйлын инээдтэй байдалд хүрэх юм. Ингээд дараагийнхаа мэдээнд анхаарлаа хандуулцгаая. Багнар дүрэгт Осама бин Ладен бүгжигсэн юм биш үстэй. Хотод олныг хортоо ирэхээр дайлаадсан Багнар дүрэгт бас нэгэн асуудлаа шуугаан дэглээ. Энэ нь юу вэ гэх юм бол Улаанбаатар хотын захиргааны станцад хүрэгдэж ирдэг Багнарын нүрснээс дэсрэг бод сэлэрчээ. Дэгэн үед хятадууд Ар Монголын хөрсөнд нь арва, хүүсэнд нь үр цацна гэж ярьдаг байсан бол одоо үед архинд нь мэтэл нүүрсэнд нь дэсрэг бодис хийж ард түмнийг айц хүйцийн манд дагуулах шаардлага хүнд байна. Арай Багнар дүрэгт Осама бин Ладен бүгжигсэн биш үстэй. Сурвалжилсан Баттулга. Төрөө хямралд оруулъя. Түмнээ архинд хордуулъя. Ханду өрөөгвөл Галийн Баатар, казинод тоглол улсын хурлын гишүүн. Соёмбо зээдлвэл архичин болно. Архиа уул талигаач болно. Мал дагвал ам тусна. Нам дагвал халаас түнтэй. 10,000-ыг хулгайлбал ганц худагт, 10 тэрбумыг хулгайлбал төрийн ордон. Өртөө бол баян, өгөхгүй мөрөөл бүр баян. Бритни Спирсийг Монголд ирж тогловол соёлын тэргүүний ажилтан цологч хэрэгтэй. Нэг үе хайр дурлалын асуудлаас болж хар тамхинд дуудсан Америкийн поп дуучин Бритни Спирс Монголд ирэх сурагтай байна. Гэхдээ ганцхан Монголд ч биш, Африк болон Австрали мөн далайн орнуудаар зугаалах төлөвлөгөө боловсруулжээ. Хамгийн чухал дэлхийн нийт нэр алдан төгсөн энэ дуучин бүсгүйд Америкийн төрийн зүгээс ямар ч гавьяа шагнал өгөөгүй. Хамгийн чухал нь дэлхийн нийтэд нэр алдан төгсөн энэ дуучин бүсгүйд Америкийн төрийн зүгээс ямар ч гавьяа шагнал өгөөгүй нь ачаалалтай. Ер нь Америкийн нэрд гарсан одууд ядаж соёлын тэргүүний ажилтнч байхгүй гэхээр манай одуудын хажууд дэндүү эмгэгтэй байгаа биз. Америкийн нэгдсэн улсын соёлын тэргүүний ажилтан Мадонна, Америкийн нэгдсэн улсын гавьяа жүжигчин Майкл Джексон гэж та бүхэн сонссон уу? Харин манад бол соёлын тэргүүнээр инграмилаас нь дуучид нүд ирээлжлээд тоолохын аргагүй олон. Тэгээд гавьяатууд, ардын жүжигчин, ард түмний гавьяатууд цугурж эхэлнэ. Харин поп дуучин Бритни Спирс Монголд ирж тайлан тоглолтоо хийвэл манай төр засгаас наандаж тэргүүний уран сайханч цаашлаад Монгол улсынхан соёлын тэргүүний ажилтны дэмжийг тялалгаж энгэрийг нь цоолоод буцаавал аштай юу да. Хэрвээ тэгвэл ямар ч шагналын барахаараагүй хөөрхи бүсгийг монголчууд их л баярлах бах та. Төрөөгүй бүх хүүхдүүдэд төмөр үлгий хийж өгнө. Дархны төмөрлөгийн үйлдвэр. Үний өсөлтийг шөнийн цагаар багасгах нь Монгол улсын засгийн газар. Сар шөнийн баярыг тохиолдуулж ууж идэх туфтаа хүмүүст үнэгүй арх өгнө Азийн чон компани. Иргэдийн гар дээр тараагдсан лицензийг ганц өдрийн дотор хурааж авна Монгол улсын ерөнхий сайд Баяр. Гар сунган өгөх тусламжийг газрын хаанаас ч очиж авна их Баяр. 0-аас 3 насны хүүхдүүдэд хэл ярианы хичээл заана улсын хурлын гишүүн Батбаатар. Монголын ард иргэдэд бусалгүй тусламж болгож хугацаанд дууссан хөлсөг нь Хятад улсын засгийн газар. Монголын баялаг илүүдэд байгаа тул баялаг ихтэй орд газрын лицензийг Хонконгийн хөрөнгийн бирждээр зарж өгнө мөнгөтэй харин 2 сарын дотор хамгийн хямд материалаар
өнгө, үзэм цайтай веб зэргийн чанаргүй барилга барьж өгнө. Монгол дахь барилгын компани. Манай мэдээллийн хөтөлбөр үгээр өндөрлж байна. Анхаарал тавьсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийнхаа мэдээллийн хөтөлбөрөөр эргэн уулзлаа баяртай үзэгчтэй. Баяртай.